болно. Мөн илүү хэлбэр нэг арга нь та дэлгэцээсээ шууд олон файлуудаа идэвхжүүлэн хуулах боломжтой. Би энэ фолдерыг тэр чигт нь Google Drive руугаа хуулахын тулд маусаараа даран чирээд Google Drive руугаа копи хийн. Ингээд автоматар баруун доод буланд тухайн фолдер апплод хийгдэж дуусна нь харагдаж байна. Бид компьютероосоо Drive-та файл оруулснаар Google файлуудын хамгийн том давуу тал болох нэгэн зэрэг олоолаа ажиллах болон бие биедээ саналаа үлдээх боломжтой болж байгаа юм. Үүний тулд та тухайн оруулсан файлаа Google Files дээр нээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та компьютер дээр байгаа Microsoft Word, Excel, PowerPoint өргөтгөлтэй файлуудаа Drive руугаа оруулсан бол Google Docs, Sheets, Slides болгон хөрвүүлэх хэрэгтэй юм. Ингэснээр бид Google Files-ийн давуу талуудыг ашиглах боломжтой болно. Жишээ нь би энд Microsoft Word файл Drive-та оруулсан байна. Үүнийг Word дээр нээх юм бол бусдтай хуваалцсан зэрэгцэн ажил засах боломжгүй юм. Харин би үүнийг Google Files дээр нээснээр тэрхүү боломжууд нээгдэнэ. Үүний тулд файл руугаа орон дэлгэцийн дээр байрлах Open with Google Docs гэсэн дээр дарна. Ийхүү шин цог ачааллаж Drive-д маань байсан Word файл маань Google Doc дээр гарч ирлээ. Цаашдаа би энэхүү файл дээрээ олоолаа зэрэгцэн ажиллахыг хүсэж байгаа учраас хадгалахдаа Google файлаар хадгалах хэрэгтэй. Үүний тулд дэлгэцийн зүүн буланд байрлах файл тавч дээр даран Save as Google Doc гэдэг дээр дарна. Ийхүү буцаад Drive-та очиход миний файл хоёр янзын болж хадгалагдсан байгааг харж болно. Эхнийх нь Word файлаар бол дараагийнх нь Google Docs файлаар хадгалагдсан байна. Хэрэв цаашдаа Google Drive-та оруулсан бүх файлаа Google Files болгохыг хүсэж байвал нэг бүрчлэн Save as гэж хадгалах шаардлагагүй. Харин баруун дээд буланд байрлах Settings буюу тохиргоо цэцлүүгөө ороод дээрээсээ хоёр дахь Convert Uploads буюу орж ирсэн бүх файлуудаа Google Doc руу автоматар хувиргадаг болох нь. Уг тохиргоо хийснээр цаашдаа бидний оруулах бүх файлууд автоматар Google Files болж хувирах юм. Жишээлбэл энэхүү оруулсан Word файл маань Drive-д орж дуусна магц автоматар Google Docs өргөтгөлтэй болж байна. Бид Google Drive-та компьютероосоо хэрхэн файл оруулж Google Files руу хувиргах талаар үзлээ. Харин одоо оруулсан файлаа хэрхэн хадгалах, цаашдаа цэгцтэй байлгах талаар авч үзцгээе. Өмнөх сэдвээр Gmail-ийн inbox хэсгийг яагаад цэвэрхэн байлгах хэрэгтэй талаар болон хэрхэн цэгцэх талаар үзсэн. Яг түүнтэй адил Google Drive-ийн My Drive хэсэгт маш олон төрлийн файлууд бөөгнөрч замраагүй болох хандлагатай байдаг. Тиймээс анхнаас нь маш сайн цэгцтэй байлгах хэрэгтэй. Үүний тулд хавтас нээх нь маш үр дүнтэй арга юм. Хавтас нээхийн тулд New товчон дээр дарах эсвэл хулганыхаа баруун товчон дээр дарснаар New folder дээр дарна. Хавцаа нээхдээ та өөрийн ажил мэргэжлийн онцлог болон хувийн онцлогтой тохируулан өөрт ойлгомжтой цэгцтэй байдлаар нэр өгөн нээхэд л хангалттай. Жишээлбэл би энэ 2020-с 21 оны хичээлийн жил гэсэн нэг хавтас нээж түүн дотроо оруулна гэж тооцоолон хичээлийн 1-2 дугаар улирал гэсэн тусдаа 2 хавтас давхар нийлээ. Мөн хийж буй ажлын сэдв, шалгалтууд, хичээлийн сэдвүүд, улирлын даалгаврууд гэх мэтчлэн нарийн жижиг сэдвүүдээр нь ангиллан тус бүртэн фолдер нээх боломжтой. Хэрэв та хавцаа илүү ойлгомжтой нүдэн тусгайц байлгахыг хүсч байвал хавц дээрээ хулганаа аваачин баруун товчийг нь даран Change Colors буюу өнгийг нь солих товч дээр дарж өнгө өгөх боломжтой. Мөн тухайн хавц дээр очиж хулганаараа чирэн өөр хавцлаа оруулах боломжтой юм. Ингэснээр таны Google Drive дахь файлууд танд өөртөө ойлгомжтой болох болно. Мөн дэлгэцийн баруун дээд буланд тохиргооны хэсгийн доор байрлах дүрс дээр дарж та файлуудаа жагсаат хэлбэрээр эсвэл бүгдийг нь дөрвөлжин хэлбэрээр нэг дор харах боломжтой байдаг. Энэ мэтчлэн өөрт тохируулан
Google Drive-ийн хавцуудаа зэгцлээрэй. Одоо бүгдээрээ Drive-аас файл хэрхэн хайх талаар авч үзье. Drive-ыг ашиглах тусам маш их хэмжээний файл цуглардаг. Хэдий бид фолдерт ангилж байгаа ч гэсэн заримдаа түргэн шуурхай хугацаанд файл хайж олох шаардлага гардаг. Тиймээс дараах хэд хэдэн аргыг ашиглах боломжтой. Заримдаа чухал файлаа маш хурдан олох шаардлага гарвал дэлгэцийн дээд талд байрлах Search and Drive хэсэгт тухайн файлынхаа нэрийг бичин хайх боломжтой. Харин өөр нэг арга нь ангилан харах буюу үүний тулд та тохиргооны хэсгийн дор байрлах дүрснээр дарна. Энэ дүрснээр дарснаар бид Drive дахь файлуудаа жагсаалтаар харах эсвэл grid хэлбэрээр харах гэсэн хоёр төлөвт харж болно. Жагсаалтаар харах төлөв дээр нь тавьж name буюу нэр гэснийх нь артлын суман дээр дарснаар тухайн файлыг нэрний жагсаалтаар нь харах боломжтой. Харин энэ хэсэгт энэхүү файлыг хэн эзэмшиж байгааг нь харагдаж байна. Өчигдөр юм уу сүүлийн 7 хоногт сайхан ажилласан файлаа хайх гэж байгаа бол last modified гэдэг дээр нь даран хамгийн сүүлд ажилласан файлын цаг хугацааныхаа дараалал ангилж харах боломжтой. Хэрэг та файлаа илүү нарийн агаар шүүж хайхыг хүсвэл хайлтын цонхны хойно байрлах суман дээр дарж тухайн файлын төрөл хэн үүсгэсэн мөн хаанаас айх гэдгийг нь тохируулах боломжтой. Файлаа хуваалцахдаа нээсэн хавцаа тэр чигт нь эсвэл тухайн файл тус бүрийг хуваалцах боломжтой. Үүний тулд файл дээрээ холгоноо аваачин баруун тавчийг нь дарснаар share гэсэн цэцгийг сонгоно. Гарч ирсэн цонхон дээр хоёр төрлөөр файлаа хуваалцах боломж харагдаж байна. Нэгээс олон хэд хэдэн хүнтэй та файлаа хуваалцаж болох ба гагцгүй тухайн хүнийхээ имэйлийг мэдэж байхад л хангалттай. Энэ хэсэгт имэйлийг бичиж оруулснаар зай аван дахин өөр хүнийг нэмэх боломжтой. Тухайн хүнийг файлд ямар үүрэгтэйгээр оролцохыг хойно нь байх editor хэсэгтээр даран сонгоно. Зөвхөн файлыг харах төлөвөөр сонгох бол viewer, хэрв саналаа үлдээх төлөвөөр сонгох бол commenter, харин файл засвар хийх эрхтэйгээр сонгохыг хүсвэл editor гэсэн хэсгийг сонгоно. Message хэсэгтээр энэхүү файлын талаар товч дурдах боломжтой. Ингээд send товчийг дарснаар та тухайн файлыг хуваалцах урилгыг илгээлээ. Ширэлсэн файлын хойно ийм тэмдэг гарч ирнэ. Хоёр дахь арга нь та файлаа хуваалцахдаа хулгана аваачин share тавчийг дарж get shareable link гэсэн дээр дарна. Ийхүү гарч ирсэн линкийг копидж аваад имэйл болон бусад сувгуудаар дамжуулах боломжтой. Хэрэг та адилхан хэд хэдэн файлыг нэгэн зэрэг олон хүмүүст хуваалцахыг хүсвэл файлуудаа нэгтгэн нэг хавцад нэгээд фолдероор нь хуваалцах нь хамаагүй хэлбэр байх болно. Ингэснээр тухайн хавцан доторх бүх файлуудад урилга авсан хүмүүс хандах боломжтой болно. Google Drive бидэнд онлайн орчинд ямар нэг файл дээр багаараа ажиллах боломжийг олгодог. Өмнө нь бид хамтарч ажиллах хүн рүүгээ хэрхэн урилга явуулах талаар үзсэн. Тэгвэл урилгыг хүлээж авсан хүмүүс нэгэн зэрэг файл дээр ажиллах үед ингэж харагддаг ба эндээс бид хэн хаана ажиллаж байгааг харах боломжтой. Тухайн ажиллаж буй хүмүүс өөр өнгөөр харах ба бид хулгана аваачин нэрийг нь харах боломжтой. Тодорхой нэг хэсгийг сонгон идэвхжүүлээд хулганыхаа баруун тавчин дээр дарж коммент хэсэг дээр дарахад баруун талд жижиг цонх гарч ирнэ. Энд та тухайн хэсгийн талаарх өөрийн саналаа бичин үлдээж болно. Хамтран ажиллагсад нь таны бичсэн коммент дээр буцааж хариу бичих боломжтой. Мөн таны болон хамтрагч нарын тань хийсэн засвар өөрчлөлтүүд интернетэд холбогдсон үед автоматар хадгалагдаад явна. Хэрв засвар хийсэн түүхийг харахыг хүсвэл Last Edit гэдэг хэсэгтэр даран Open Version History дээр дарна. Ингэснээр дэлгэцийн баруун болонд хэн зэрэг ажиллаж ямар өөрчлөлт хийсэн нь цаг хугацааныхаа дараалттай харагдаж байна. Google Drive-ийн гайхалтай боломжуудыг ашиглан өөрийнхөө болон хамт олонныхоо цагийг хэмнэн түргэн шуурхай ажиллаарай. Сэдв 3. Google Docs дээр хэрхэн ажиллах вэ? Google Docs нь текстэн файл буюу баримт бичиг боловсруулахад зориулагдсан бөгөөд бидний сайн мэдих Microsoft Word програмтай адил гэж үзэж болно.
Ялгарах онцлог нь үүлэн технологи суурилсан учраас онлайн санд хадгалагдаад явна. Ингэснээр та зөвхөн суурин компьютер, ноутбук гэх мэт аливаа нэг төхөөрөмжөөс хамаарахгүй хаанч явсан өөр төхөөрөмжнөөс Google аккаунтаараа нэвтэрч ороод ашиглах даваа талтай. Нэг дор олон хүн зэрэг ажиллах буюу хамгийн дээдлээ 50 хүн ажиллах боломжтой. Хэрэв та өмнө нь ажилласан байгаа файлаа Google Docs руу шилжүүлэхийг хүсвэл эхнээс нь тохиргоогоо шалгах хэрэгтэй. Үүний тулд дэлгэцийн баруун дээд болон барилах тохиргооны дүрсэн дээр дарж дээрээсээ 2 дахь Convert Uploads гэсэн хэсгийг харна. Энэ хэсэг зөвлөгдсөн үгийг шалгах хэрэгтэй. Үүн дээр дарснаар та компьютероос шинээр файл оруулахад тухайн файл нь автоматар Microsoft Word-оос Google Docs руу шилжих болно. Харин та цоо шинээр файл үүсгэх гэж байгаа бол new тавчин дээр даран Google Docs-ыг сонгон дарна. Ингэснээр шинэ цон хачаалж таны шинэ файл нэгтлээ. Мөн шинээр Google Docs үүсгэх өөр нэг арга нь docs.google.com гэж орон өөрийн Google аккаунтаараа нэвтэрч орох боломжтой. Ингээд Google Docs-тэй хэрхэн ажиллах талаар үзцгээе. Дэлгэцийн зүүн дээд болон барилах хэсэгт та өөрийн файлынхаа нэрийг өгөх боломжтой. Харин энэхүү дүрсэн дээр дарснаар Google Docs-ийн өөрийнхөө сайт руу шилжиж бэлэн загваруудаас сонгон ажиллах боломжтой. Ингээд хэрэглэгдэхүүнүүдтэйгээ танилццгаая. Дэлгэцийн зүүн дээд талаас ахуулаад буцаах болон ухраах товч, мөн хэвлэх товч, алдаа шалгах зэрэг товчууд байна. Харин энэхүү товч нь тухайн сонгогдсон текстний загварыг бусад бүх текстэнд хуулах боломжийг олгодог. Жишээлбэл энэ хэсгийг идэвхжүүлээд Paint формат дээр даран бусад хэсгүүд лөө бүгдэнд нь хуулах боломжтой. Амархан байгаа биз? Үүний дараа бидэнд томруулах боломжтой зүүн хэсэг мөн текстийн форматыг нь өөрчлөх боломжтой хэсгүүд харагдаж байна. Хэрэв та фонт нэмэхийг хүсч байвал More Fonts тавчин дээр даран боломжит фонтуудыг сонгож OK тавчийг дарснаар нэмнэ. Мөн тухайн үгсийн хэмжээг тохируулах боломжтой size хэсэгч байдаг ба цаашлаад bold, italic, доогуур нь зурах, текстний өнгийг нь өөрчлөх гэх мэт Word файл дээр байдаг бүх үйлсээс Google Docs дээр байдаг. Засвар оруулсан текстүүдээ бүгдийг нь анхны хэлбэрлэлээр оруулахыг хүсч байвал баруун дээд болон барилах Clear Formatting тавчин дээр дарна. Мөр хоорондын зай болон тухайн текстийг аль тал руу шахах вэ гэх мэтчлэн бүхий л нэмэлтсүүд байна. Та Google Docs-то мөн зураг оруулах боломжтой. Үүний тулд зүүн дээдл болон байрлах Insert тавчин дээр даран Image хэсэг дээр дарна. Компьютероос оруулах, вебээс хайх, драйваас оруулах гэх мэтчлэн хэд хэдэн сонголтууд байдаг. Хэрэв хүснэгт оруулахыг хүсвэл Table дээр дарж мөр болон багны тоог сонгон оруулах боломжтой. Үүссэн хүснэгт дээрээ хулганаа аваачин идэвхжүүлээд баруун тавчийг дарахад тухайн хүснэгт дээрээ мөр нэмэх, мөрийг хасах, устгах, нэгтгэх, салгах гэх мэтчлэн цэснүүд харагдаж байна. Мөн Insert цэцлүүгээ ороод Drawing хэсэг дээр дарж New тавчийг дарснаар эндээс дүрс сонгон үг бичиж өөрийнхөө хүссэн дүрсийг бүтээх боломжтой. Мөн Insert цэсэн дээр дарж Chart хэсгийг сонгосноор хөндлөн, босоо, шууман, дугуй графикуудыг гаргах боломжтой. Шинээр үүсгэсэн файлаа бусдад хэрхэн хуваалцах вэ? Дэлгэцийн баруун дээд болон байрлах Share тавч дээр дарж эхний сонголтоор тухайн хүнийхээ имэйлийг бичин хуваалцах боломжтой. Хойно байрлах суман дээр дарж урьж буй хүнийгээ тухайн файлыг харах, санал болгох, эсвэл өөрчлөлт оруулах эрхтэйгээр сонгоно. Мессеж хэсэгтэр урилгынхаа товч агуулгыг бичиж болно. Ингээд болсон гэж үзвэл Send тавчийг дарж урилгаа илгээнэ. Харин хоёр дахь боломж нь мөн л Share тавчин дээрээ дарж доор нь байрлах Get Link, Copy Link гэдэг тавчийг дарна. Та хуулж авсан линкээ имэйлээр болон бусад суугаар хүмүүс рүү илгээхэд тухайн хүмүүс линкээр дамжин имэйл хандах эрхтэй болно. Мөн мэйлээ явуулахдаа тухайн хүнийг
файлыг засах, санал болгох, харах гэсэн төлөвийн аль тохирохыг нь сонгохоо бүү мартаарай. Урилга хүлээн авч хамтдаа файл дээр ажиллахаар орж ирсэн хүмүүс ингэж харагдана. Хэрэв та тантай зэрэгцэн хэн ажиллаж байгааг харахыг хүсвэл шир товчны урд барилах энэ дүрс дээр харагдаж байна. Мөн show chat гэсэн дээр даран 2-оос дээш хүн тантай зэрэгцэн ажиллаж байвал энэ хэсэгт чатлах боломжтой. Ингэснээр гишүүд дор бүрнээ саналаа солилцох боломжтой юм. Мөн бид текстийн аль нэг хэсгийг идэвхжүүлэн сонгоод өөрийн саналаа бичиж үлдээх боломжтой. Үүний тулд идэвхжүүлэн сонгосон текстийнхаа хажууд барилах as comment буюу энэ дүрс дээр дарж тухайн хэсэгт зориулсан саналаа үлдээх боломжтой. Мөн өөр хүмүүсийн үлдээсэн саналыг баруун гарталд харах боломжтой ба та өөрөө файлыг эзэмшигч бол зөв тэмдэгтээр дарж тухайн саналыг хүлээж авна. Хэн хаана ажиллаж байгаа гэдг нь энд харагдаж буй өөр өнгөөр тэмдэглэгдэж байна. Хэрэв хамтран ажиллаж байгаа хүмүүсийнхээ файл дээр оруулсан засварын түүхийг харахыг хүсвэл дэлгэцийн дээр байрлах Open Version History дээр дарна. Ингэснээр баруун гарталд хэн ямар өөрчлөлт оруулсан нь харагдаж байна. Баруун дээд буланд Editing буюу засварлах товч харагдаж байна. Энд дарж та тухайн файлыг ямар төлөвөөр харахыг сонгох боломжтой. Жишээлбэл анхнаасаа уг файлыг хүлээж авсан хүн editing буюу засварлах төлөвтэй орж ирсэн бол энэ файл дээр шууд ажиллаж устгах, өөрчлөлт оруулах боломжтой. Харин suggesting буюу санал болгох тохиргоогоор орж ирсэн хүн уг файл дээр шууд өөрчлөлт оруулах боломжгүй. Хэрэв файл эзэмшигч таныг тухайн файлын suggest буюу санал оруулах тохиргоогоор оруулсан бол бодит текстэн дээр та шууд засвар оруулж чадахгүй ч өөрийн саналаа үлдээх боломжтой. Жишээлбэл энд suggesting тохиргоогоор орж ирсэн хүн өөрийн саналыг үлдээсэн байна. Тухайн файлын эзэмшигч зөвшөөрч байвал нэмэлт тэмдгийг дарж, хэрэв зөвшөөрөхгүй байвал X тэмдгийг дарна. Өөрөөр хэлбэл файл эзэмшигч зөвшөөрөхөөс наана жинхэнэ өөрчлөлт орохгүй юм. Файл тандах 3 дахь төлөв бол viewing буюу зөвхөн харах төлөв юм. Энэ төлөв дээр ажиллаж байгаа хүн тухайн файлыг эцсийн байдлаар харж дүгнээд шууд хэвлэх боломжтой. Google Docs-ийн бас нэгэн гайхалтай хэсэг нь Tools хэсэгт байрлах Explore хэсэг юм. Баруун гарталд гарч ирсэн цонхон дээр таны бичсэн баримттай холбоотой мэдээлэл, зургийг Google-с шүүн санал болгодог. Жишээлбэл бидний энэхүү баримтан дээр англи хэл дээр бичигдсэн текстүүдийг Google Docs автоматар танин холбоотой мэдээллүүдийг харуулж байна. Хэрэв та хэрэгцээд мэдээллийг хайхыг хүсэж байвал search хэсэг дээр нь түлхүүр үгээ оруулахад хангалттай. Жишээ болгон мэдээлэл хайж үзье. Энд миний хайсан мэдээлэлтэй холбоотой 3 төрлийн мэдээлэл гарч ирнэ. Эхнийх нь веб хэсэгт нийтлэгдсэн нийтлэлүүд болон бусад сайтууд дахь мэдээллүүд харагдаж байна. Харин images буюу зураг хэсэгт нь зургийн мэдээллүүд харагдана. Drive хэсэгт тухайн түлхүүр үгтэй холбоотой таны файлууд харагдаж байна. Веб хэсгээс бид хүссэн мэдээллээ иш татан оруулах боломжтой юм. Үүний тулд хайлтаас гарч ирсэн мэдээлэл рүү орон автоматар шинэ цонх үүснэ. Энэхүү цонхноос өөрт хэрэгцээд мэдээллээ copy paste хийх боломжтой бөгөөд буцаж Google Doc файл дээр хурж ирэн paste хийн. Ингээд тухайн мэдээллийг энэ сайтнаас авсан гэдгээ оруулахын тулд сайтын ард барилах Cite as footnote гэсэн товчон дээр дарна. Ингээд автоматар таны хуудасны доод талд ишлэл харагдаж байна.